dominate the game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50 down. I can conquer any style, victory is in me now. My time is now, and scare me with lip. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work, he ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship. I gotta hold down the city. Gotta let you know where I come from. Амралтын өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ баазар нэвтрүүлэг улирлын 4 дахь дугаараа та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн маань Platinum ивент тэтгэгч сайн сайхны санхүүжүүлэн Голомт банк студид уламжлалт дөрөв нь ажиллаж байна. Орой мэндийг хүргэе гурваа. За тэгээд өнөөдөр өрнөд бүсээр эхэлдэг угаасаа тэгээд өрнөд бүсийн хамгийн болохгүй байгаа багуудын нэг болон болж байгаа багуудын тоглолтоор эхлэе. Тэгээд Denver болон Los Angeles Clippers нэг нь 2-т явна, нэг нь бүр 10 болж байгаа гэс ярьчих тийм болохгүй байгааг шүүмжлэе та. Тэгээд энэ тоглолтын дуусны дараа Tyrant үзэсгэлжуулагч ер нь ямар хөө төлөвлөгөөтэй тоглолт нь гарсан бэ гэдгийг ярьсан. Jokic-ийг ерөөсө пассыг өгүүлэхгүй бай. Тэг яг оноогоо бол авах гэсэн юм байлээ. Гэсэн чинь тэгж гарсан чинь арайч 55 оноо авчна гэж бол бодсон үгүй гэж дараа нь ярьсан байлээ. Denver дээр ярихад бол Denver ер нь их сайжирсан байл шүү. Өнгөрсөн жилээс бол сэлгээд Bruce Brown бол чирэл ер нь сэтгэл асуудал шийдэж байгаа шүү гоо тий. Волжоос байна. Тийм. Волжоос бол яг Jokic амар амраачих жаа. Энэ нэг 15-аас нь 20 минутанд бол хангалттай амрааж байгаа. Хамгийн гол нь заа Волончинс оноогоо бай. Зүгээр л өнгөрсөн жил одоо Jokic суунгуутал дандаа хасах болцоод идэг байсан шүү дээ. Хойлоо тайлбарсан уу? Тийм хойлоо тайлбарсан шүү. Тэгсэн чинь одоо ч ерөөсө баг ашигтай гарч ирэх гэдэг л шүү. Тэгээ ер нь алдахгүй л шүү. Одоо яг тэр хоёулангич дээр тайлбарсан тоглолтын дээр бол бүр оноо тий баг оноо салсан шүү. Мэвжсэн аа. Хоёрдугаар үе дээр бол оноо тэнцүү аваад тэгээ Jokic гарч ирээд оноо нэг жоохон салаад. Гуравдугаар үе дээр бол бүр Jokic сууж яхад илүү гараа явцсан шүү. Энэ бол ерөөсө мод дефект байхгүй ерөөсө тий. Нодлын яажсэн Denver Jokic суугаад л ерөөсө хас гараа марав тий. Энэ жил бол баг нэмхээс нэмх рүү орчод шүү. Тэгэхээр чи дэлхийн шилдэг одоо MVP одоо ийм сайн тоглогчтой багч сэлгээгээ сайжруулахаар ч одоо яадаг үлээ бид нар бүгд мэдээ. Jokic ерөөсө 30 минутанд triple double хийчихэл суулж байгаа. Тэгээ багийнх нь Jokic нэмэр болох хүн авчирч чадахгүйс өөрөө Валенчунсыг авъя гэж хэлж байгаа давчруулаад тэгээ нэмэр болгоод мэдээд байхгүй даа. ажлынхаа бүх юмыг хийгээд байгаа байхгүй ерөөсөө. Харахад тэнийг юм шиг. Баг багийнхаа менежер юм шиг. Миний темөөгөө хөлбраа наач баг нь ялахгүй битээ. Тэгээд сагсаг одоо яг зүгээр Jokic бол маш сайн өөр ухаалаг тоглодог. Тэнгүүдээ өөрөө бас сагсаа мэдээд ойлгоод байна шүү. Манайхан ийм сагс тоглодог. Намайг суучгаар ийм дутаад байна. Нэг ийм балансыг нь барьчих юм бол би гарч ирэхэд манайхны тэнцүү ороод ирэхэд бол би ингээд амарц орж ирээ шийдэж. Тэгээ Bruce Brown аваад ирсэн. Bruce Brown ч байл шүү дээ бас тийм. Байгаа шүү. Бас муудчаг байл шүү дээ. Яг гоо дээрээ л огцоод нөгөө одоо тэр 4 номер дээр биш 1-2 дээр тоглуулчихар болчихж байгаа. Тэгээ нэг бас Jokic, Bruce Brown, Murray 3 бас хөлбөр байгаад байна. Тэр хөлбөрөө бас эрэгтэй үед бас хийж мэйгээ тэгээд. Тэгээ тэрс нөгөө нэг угаасаа л өмнө байхдаа л байсан юм аа. Нөгөө нэг юм бөмбөггүй сайн гүйдэг тоглогч. Тэгээ суулж үдэ хийждэг. Тэгээд нэг юм Jokic тэрийг яг моментод нөхчдөг. Тэрийг нь найдвартай авчихл болчихж байгаа юм. Яг Denver-т одоо өчтөр гаргуу да өчтөр шүнж гаргуу ганц жоохон тааруу нийтээ гарсан багийн гарааны хамгаалагч Christian Brown сар хагас тоглохгүй болчлоо. Тэгэхээр тэр нэг жоохон асуудал үүсэх баг. Яхаа одоо тэгээд Christian Brown гараад л шилжээд. Биш Bruce Brown гараад л шилжээд. Том бол юу асуудал. Ямар ч нэр бол нэг тийм өөлөхөр асуудал явж байна. Актер унаадах бол юу мэдээ бол биш үү. Ганц би хөвдөө бас өдрлийн өмнө нэлээд уг нь магтаж яриад исэн тоглогч маань харин жоохон одоо санаанд нийцэхгүй тоглолт гаргаад байгаа юм. Cam Johnson. Тэр нь бол тэр довтлогоон дээрх нөлөө юу байхгүй болчлоо. Үнэн. Тэгэхээр одоо Cam Johnson-ыг яаж өшөө сайжруулж уусгах юм байгаа. Гэтэ яг нэг юм баг солигдсон амьдарж байгаа орчин солигдсон, тойрон хүрээлэл солигдсон гэл нэг юм юмнаас болоод нэг хүнд нэг насан зохицох хугацаас жоох хэрэгтэй л байх л гэж би зүгээр өмөрч бодоод байгаа шүү. Тэрнээс Cam Johnson-ыг яг тэгж итгэл байгаа. Өмнө жилүүдэд бол зүгээр яг утсан багуудад яг catch and shoot хийдэг. Тэгээд гайгүйсэн хамгаалцдгаар нь бид нар мэддэг болохоор нэг жоохон одоо дахиад нэг жоохон л харъя. Тэ?
Шийдэлтэн л хэрэгтэй л дээ. Шийдэлтэн л хэрэгтэй ер нь. Нөгөө Санстай финалд гардаг Кэм Джонсон л хүсээд байгаа шүү дээ гол нь тий. Тэгээд Дэнер Нагаз гол нь энэ улиралцаа статистик дээр бүр үнэхээр амар солиотой дэвшсэн байгаа байхгүй юу? Хамгаалтаараа 3 тагаа. Урд нь 2хан байгаа нь Окси Детройт 2 байгаа. Тэгэн гуртаа химнэлээрээ бас ихний 2 байгаа гэж боддоо. Дэнер Нагаз 2-т шүү дээ тоглолтынхаа хурдаа. Тэгэн гуртаа довтлоонд бас 2 байгаа. Яах амархан тоглоод байна. Аваа за гүүж заавчаад. Клиперсээр хэрхэн наацсан зүгээр нэг хамгийн наад захын жишээгээр л одоо нэг хүснэгтэн дээр харуулъя л да. Йокич энэ тоглолтын дээр 55 оноо авсан. Нөгөө эсрэг багийнх нь гарааны 5 тоглогч нийлээд 54 оноо авсан байдаг. Юу гэсэн чи. Тэгээд одоо Йокичийн тоглооны хувийн харалтай ч юу гэж байгаа. Тэн чин 3 Торгол шидсэн юм шүү зүгээр. 3 дахь уул нэлийн өндөр оноо авсан явж байсан шүү дээ. Суулбасууд сайн хамгаалаад байдаг шүү дээ. Уул нь бас тий. Болчихжээ. Дийлгээ болж байхгүй одоо үнэн л гүйцэгдэж байгаа. Тэгж бол харагдаагүй. Энэ дээр бол тэгж харагдаагүй. Өнгөрсөн үеэр тэгж харагддаг байсан. Одоо бол 100% чадахгүй. Тэгээд уул нь Шээчийн энэ улирлын хамгийн өндөр оног 55-ыг авцаа байгаа байхгүй юу? Тэгээ Йокич 56 олгох боломж байсан. Тэгээ өөрөө нэг хүчлээчгүй тэгээ 55 оног аваад. Дургу хүн тий. Тийм юм уусаа Клиперсийн за Йокич одоо Клиперсийн талаар яг одоо баг байсан дээр тий одоо ямар болохгүй шүү дээ. Тэгээ заавал ярих хэрэгтэй. зорилго одоо ямар ч тодорхойгүй болчихлоо шүү дээ Клиперсүүд. Одоо тэгээд Брэдли Билл нь энэ үлрэл тоглохгүй болчлоо. Бараг тэр нуг нь бараг сайн мэдээдээ. 6хан тоглолтод орсон. Хатуухан хэлэхэд бол. Даан гараандаа тоглоод би л тэгээ болсон дээр угаасаа. Ер нь биелийн карьер ингээд ер нь баг дуусах тал руу явчихлаа. Ташааны яс цуурсан гэлөө. Одоо хамгийн их мөнгө зарцуулж байгаа баг. Кавай бас хизээ тоглох нь яг үндэ бас тодорхойгүй. Шага өвдөг хоёрын лоуд менежмент гэдэг юм. Тэгээд яг хугацаанд тодорхойгүй. Одоо яг Клиперсийн одоо менежер баг бүрдүүл за багийн эзэн хийсэн ажил бол Лауренс шүү дээ. Тэр хүн халагдах хэвээр. Халагдах хэвээр. Угаасаа ер нь л Кавайг авчирснаас хойш л халагдах хэвээр болчихлоо л дээ. Кавай Пол Жорж гэдэг. Лоренс Франк гэдэг. Хуучин бүр анх нөө Бруклин Нетс биш ээ, Нью Жерси Нетс мэдсэн үед байсан. Тэгэл Тайрон Лүү тасалжуулагч руу бол би нэг юу буруу өмөргүй. Ер нь л Бага хүмүүсээр л тоглож байгаа шүү. байгаа хүмүүсээр л одоо ингээд плей-оффт оруулаад явж. Одоо Джеймс Харден одоо л ингээд бөмбөг удаа эзэм шиг бол тоглож байгаа байхгүй ер нь л. Тэгээ эднээс нь бас нэг энэ хил амнаас салахгүй өста хараалтай баг шиг нөгөө нэг Кавалионордод чинь ширээн доогоор бас мөнгө өгсөн зөксөн гээл нэг жилд орж байгаа яриа яваалгаа шүү дээ. Хамгийн мөнгө зарцуулж байгаа баг Клиперс бол NBA. Тэгээ энэ яриаг айгүй хүчээр дагах шиг байна л да. Яг нөгөө Богоддын тоглолтод Клиперс болохоор хүчээр яриаг дараад ах шиг байна. Тэрнээс биш энэ уул нь айгүй том нухацтай яригдах хэвээр асуудал шүү дээ. Энэ жил ер нь элед бүходод болохгүй байсан бол энэ асуудал нэлээд хурцаар яригдах байсан баг. Одоо зүгээр бүходод болтол жоохон дараад ах шиг байна. Чимээгүй явуулаад ах шиг байна. Тэгээд энэ бол ер нь ирэх хавраас нэлээд ширүүсч ирэх байх. Зүгээр юм тийм 3 сараас эхлээд ер нь нэлээд ширүүсэх баха. Хотын дуусны дараачаас эхлээд ер нь бол асуудал. Тэр одоо хамгийн Клиперсийн одоо бүтлгүүлийн хамгийн том одоо бурууд багийн эзэн менежер байх гэж бодож байна. Тийм тийм. Одоо сүүлд Кендрик мөнгөөр ийм баг бүрдүүлээд ингэж фейлднэ гэдэг бол. Гэтэ мэдгүй анх зүгээр Кавалионорд Пол Жорж хоёрыг нэгтгэхэд бол бүгд л айж исэн баг. Тий. Тэгэл фейлдчихлээ шүү дээ. Тэгээ тэрийг бас ирээдүйд тооцоолж мэднэ гэдэг чинь өөр ямар зүн бэлтгэм шиг хэцүү л дээ. Үгүй гэхдээ тэр хоёр дээр толгуурлаад ингээ баг магийг ингээ өөрчилсөн шүү дээ. Өөрчлөлт. Одоо ингээл Кавай яг үнэндээ ингээл тоглохгүй байх тохиолдлууд маш их байна шүү дээ. Тэнгүүт ингээл гэрээгийн жишээ сунгаддаг нь өөр ямар учиртай. Тэр нөгөө нэг миний түрүүн ихэнд ярьдагтай холбогдоод бас энэ нэг 2-3 жилийн өмнөөс баха энэ хоёр хоёулахна жет онгоцоор явдаг, тустай явдаг, хеликоптер түрээсэлдэг, баярхантайгаа локер руунд юм ярьдгүү. Тийм үү. Бүр нэг юм яваал гэсэн. Тэгэхээр тэр хоёр дахь мөнгөний хангалттай өгсөн жоохон толгой дээр гаргасан үйл явц. Яг гол нь яг хуулинд нь адилхан гэрээгөө 48 сая явал 48 саяг Кавайд Пол Жорж ч өгдөг. Стив Болмор бол яг миний зүгээр харж байгаа үнцэг багийн эзнүүд бол чадахны эсэн байхгүй. Тийм. Чамд санаа зовх хэрэггүй сагсаа тоглол. Гэтэ сонголт нь буруу байсан. Тэгсэн чинь нөгөө хоёр нэг юм хөөний танаагүй. Тэгээ сая Кендрик Перкинс хаяа тэнийг юм ярьдаг ч гэсэн сая бол тэр их үнэн л санагдсан надад бол. Өнгөрсөн үеэрэлд 24 оноо дундчлаад бараг бүходод болох гэжсэн Норм Паулыг явуулчихаа. Харин тий. Феникс Санс тэртээ тэргүй асуудал тарьчаад байгаа Брэдли Биллийг авчирдаг чи ямар учиртай юм бэ? Ийм том фейлүүдийг. Тий. Тэгээд тэр Лоренс Франк гэдэг энэ багийн ерөнхий менежер бол энэ ажлаас халагдах ёстой. Одоо хамгийн түрүүнд
Сая Нико Харрисныг халчлаа. Одоо дараагийн хүн Лауренс Франк байх хэрэгтэй шүү гэж. Ер нь зөв. Ер нь үнэн. Тэгэхээр одоо энэ асуудал яг наад дээр чинь нэмээ хэлэхэд бас сагсаа мэдэхгүй л шүү дээ. Норм Паул энэ Клиперс ч одоо Майами тий. ингээл чирээд билээ байгаа. Хоёр улирлаа. Миний мэдгээд бол сүүлийн хоёр Улирлал нь бол чирлээ гимт шүү дээ. бэртэлтэй бүх улирлуудад Норм Паул Дараагийн тогтмол байсан шүү. Майамиг ярихаар Норм Паулыг бас тодруулж ярий. Угаасаа асуудал. Хандлагын хувьд алдаатай байх хүмүүс цуглуулсан юм байна тий. Ерөөсөө Брэдли Бил Санс өнгөрсөн жил яалаа, Кавай яаж гинттэй хэлээ. Тэгээд одоо тэр нууцаар мөнгө авсан батлагдвал Кавай бүр жижиг. Тэгээ нөгөө Пол Жорж баг сагснаас өөдсөн юм шүү. Хаардан жоохон бие жоохон нөөдгүүд харгалттай орж ирж байгаа. Яг үндэ одоо баг дөрөвдүгээр үед байхгүй тоглож Хаарсан биш дээ. Плей-офф бүр байхгүй болчих шүү Хаардан нодлоо ярьжсэн санагдаад байна. Хаардан тийм байхаас аргагүй юм лээ чи. Ямар ч өөрөө хөтэлдэг сошиал аккаунт байхгүй, Twitter байхгүй, Facebook байхгүй, TikTok байхгүй, Instagram байхгүй. Чи 21-р зуун тийм хүн юу хийх вэ? Мөнгөтэй. Гадуур л амьдрын нэстэй. Идэл уугаал явж ийн нэстэй. Цаа чи уудгүй юм лээ. Тэгэл нөгөө нэг янз бүрийн гоё анимчдаг гэрэлтэй газар ороод цагийг тэгж л өнгөрч. Одоо тэр нь багассан юм шиг байлээ. Бас ч гэж хөрхий. Яг хаард яг Сүүлийн чи дөрөв гайгүй л байгаа л да. яг ингээд тоглож байгаа ч гэсэн хаардны тоглолт өөрөө залуу хөшөө биш болцуулах багт явж ашиггүй. Гол нь Хардан эхний хагаст нэг 20 он аваад яах вэ? Тийм. Тоглолт туусгахад тэр нь байхгүй болчиход шүү. А гэхдээ өнөөдөр ингэсэн шүү дээ. Өнөөдөр Clippers Dallas 2 тоглосон. тий Хоёр нэмэлт цаг гарсан бүр. Хоёр нэмэлт цаг. Хардан дуусгасан байлаа бас ч гэж. Хамгийн хөгшин наснда 40-өөс дээш оноотой triple double хийсэн тоглогч боллоо. Гэхдээ харин тий Хардан хамгийн хоншортой ганц үзэж байгаа. Ганц тоглож байна тий. Тэгэл яг одоо зүгээр товчхон ирээдүг нь ярих гэж оролт хийхгүй. Одоо менежерээ хадлаа гэж бодъё. За асуудал энд байлаа гэдээ асуудал олчлоо. Тэрийг яаж шийдэх вэ гэдгийг бас Одоо сагс мэддэг менежер л авчих хэрэгтэй шүү дээ. Тэгээд одоо Тэгвэл хурдан шийдэх боломжтой байх. нэг ойрын 3 жилдээ. мөнгөтэй баг байгаа байхгүй. Уг нь бол мөнгөтэй. Мөнгө асуудал биш юм чи. Ингээд Жохон залуужуулаад тэгээ нэг жохон бас Нэг жил нэг бүр плей-офф матч. Харин яаж задлах вэ? Өөдөө авахгүй шүү дээ мөнгө. Харин яаж задлах вэ? Хаардыг авахгүй байхгүй. Кавайг авахгүй байхгүй. Энд яаж задлах вэ? Гац авахгүй Паулыг авцсан. Зообцыг л аваад аавна тий. Тий. Ганц үнэ За Дэрик Джонс Монсыг бол авч болж тий. Гол хамаг цалингийн авч байгаа хүмүүс авахгүй шүү дээ. Тэгэхээр яаж задлах вэ? амар сайн талаас нь харуул мангар баян эзэнтэй уучраас гэрээг нь худалдаж авч явуулах юм. Тэгээд Ганц тэр нэг бас тоглогч хэцүү л дээ. байж. Тэр чинь тийм олон тоглогчийн гэрээ хөдлөж авч болохгүй шүү дээ. Тэгээд тэр чинь цалингийн систем оруулж тооцоо төлөх ёстой болно. Жил тувааж байгаа ч гэсэн. За яг Пол Жорж Баян. ингээд салчиж байгаа. Кавайт гэрээс Баян үн чинь гэхдээ бас мөнгө нь нарийн анд шүү дээ. Клипсээр хамгийн том алдаг Кавайт гэрээс өгдөг. Тийм. За ирээдүйн юм байна. Ирээдүйн ойрын 3 жилдээ бүрхэн. 90 юм байна. Тийм ээ. Тэгээ Clippers чинь нодлон топ 3 хамгаалалттай багийн нэгээс одоо 26-ад явж байгаа буюу бүр 20 хэдэн байр. Норм хамгаалалт гэсэн. Хамгаалалт нь шууд унтсан. Тэгээд Clippers- довтлохоогоороо бас хоошоо байгаа. Тэгээд тоглолтынхаа имлэлээр бүр 28 дөлөө 6 мургаад бүр хамгийн удаан баг. Тэгээ угаасаа энэ чинь хамгийн Америк хөгшин баг. кофе мофи Норм Паул энэ төр хамгаалдаг гэсэн. Өнөөдрөөс эхлээд энэ хамгийн хөгшин багт 7 дараалсан аялан тоглолт байгаа байхгүй. Тэгэхээр тэгээд ер нь бол Майамаас Clippers ер гэж нь нар байна. үзэхгүй л болж явах шиг байна. Нэг Яваагаар хэлэхэд. Клипсээр нэг юм нэмээд хэлэхэд SG-г Шэйг одоо Пол Жоржоос хэлсэн гэл тэгээд Тий, солихдоо тэр олон драфтын өгч нэг мөгөө тий. хамгийн харамсалтай нь хардаа энэ жил Clippers ингээд доошоо унаад лотоны сонголт хийх эхний 14 сонголт дотор орчвол тэр ирэх нь Оклахома Сити Тандер Хөтөд юм уу тий. Тий. Бүтэн фэлцээ бас тэгээд тэндээс л норж ихсэн баг л та. Стив Болмрын хажуудгүй. Ямар юм байгаад. SG байлгажсэн бодоо бүр хичнээн сайхан аа Клипс. За одоо дараагийн бас Дараагийн нэг бүтлэхгүй багийг яри да. Манай өнөөдрийн сэдвүүдэр нь бүтдэг юм руу орох юм уу? Одоо энэ нэг Фэлүүдийг байгаа фейлүүдийг яри. Энэ ямар муу хатлаа вэ? Миннесота гэдэг бай. Тэгээ энэ ч бас Яа. өнгөрсөн жилийн нөгөө Чикагогоос яриад Тэрийг яриад ээ. Энэ өнөөдрийн тоглолт. Энэ ч бас арай л хурцсан байна гэхдээ нэрээ. Кингсийг Улаан бол ярьж байна тий. тий одоо Кингсийг жоохон Clippers шиг муулцгаая. Энэ кейснээс ойролцоох шүү. Тийм кейс нь ойролцоо. Тоглогч нь бас гайгүй шүү дээ. Одоо Сабонос үү. Clippers-тэй харьцуулахад бас нэг солилцоо гэвэл Тий. солиод авчаар юмнууд бараануудтай байхгүй. Бас хоосон ланг Тий, байшээ. Clippers чи дандаа муудсан бараатай болчихж байгаа байхгүй. Төгссөн агуулах болсон юм шүү. Өнөөдөр тэгээ уулын Sabonis double хийсэн л бэлээ. Тэгээд Сабонос гоё тоглогч шүү. Сабонос бол угаасаа энэ багийн ганцхан хамгийн нэг үнэтэй асет. Clippers биш ээ. Sacramento Kings-ийн бүх тоглогчд нь гоё. Гоё л тоглогч шүү дээ. Одоо Зогцуулбал тий. тий. За Одоо нэрээ бодсон чинь Деросон ч нэг гэсэн гоё тоглогч. өөр баг руу бас гоё сонголт болно шүү дээ. Тий. Өөр багтай бол бүгд гоё. За Лавинч мэдхгүй би ч нэг Лавинч яадаг юм уу. Одоо Сабоносыг бол одоо
Лавин нэг их дэндүү overrated тий. амар overrated. Болдог бол одоо Lakers руу авч үлдээл одоо. Гэхдээ ядаргатай тий. Сабонос Ах нэг яаж хийж байгаа л эсвэл юм чимчих юм ба. Өнөөдөр юу ч болсон Lakers-ийг ярихгүй шүү. Орохгүй шүү. Бид Lakers байхгүй. гой төв шүү дээ Сабонос. Ер нь зүгээр лигийн бас төрөөсөн баг бүгдээрээ төгсгөр л төгсдөө. Хамгаалахгүй хамгаална, ухаантай Дөрөв дээр тоглож, тав дээр тоглож. найдвартай самбраун. Тэгээ Сабоносын хажууд нэг төв байвал дуган зүгээр сайн. За чи энэ дуудаж чигс яаж игээд өөлөдөх гэвэл нэг 3-аас жоохон шийддэг юм. Тий. Тэрнээс биш ер нь өөлөд. Одоо комбо байхгүй дөрөв тав дээр бас тоглож. тийм сайн бол биш. Комбо төв байхгүй. Дөрөв тав дээр тоглож. За яг шийдэл 3-аас бол найдваргүй. Хажууд нь сайн хамгаалттай төв гарчвал Сабонос бол боломжтой байхгүй. Өөрөө төвд гарахаар. Ким мөрөө тэгээд одоо нөгөө гимтэлтэй тоглохгүй л байгаад байна л та тийм. Харин Кигн мөрөө одоо дахиад нэг Ядаж 14 хоног Би буруу санаад байна уу? Эднийх чинь нэг плей-оффд оруулсан дасгалжуулагчаа саяхан нөлөөлчлөө Майк Майкронаас тий. Тэр бас нэг тийм 3-аар оруулсан засгажуулагч. дугуул юм болсон. Уул зохицуулаад тоглоулаад байсан шүү Харин дээ. тийм. Киксийг. Бас мэдгүй менежер багийн эзэл байгаа. Тэгээ угаасаа Багийн эзнэл удирлын ихтэл нэг иймэрхүү маягтай болчингууд багийн эзэн шийдвэрээ гаргацсан байлээ. Ямар ч гэсэн за одоо тэгээд бүтэхгүй юм байна. Бага задлаа. Удирлын ихэнд л хэлсэн. 30-30 өдөр нэвтрүүлэг дээр бүр ярьжсэнийгаа санаж байна. Чикаго Булс баг айл хэдийнэ тэнд алдаж үзээд солиод явуулчаад ах чинь тэрийг дахиад автгах байгаа юм шиг дахиж тэр болсон лавиныг цуглуулж авчирчаад тэгээд амжилт үзүүлнэ гэж гордоод исэн юм шиг байна. Тэгээд тэр нь бүтэхгүй эхний 10 тоглолтоос тодорхойллоо. Тэгээд бага задлахаар шийдлээ. Одоо энэ үйлрэлт ер нь хамгийн түрүүнд солилцоонд орох тоглогчид гэх юм бол энэ лавин Дерозен Сабонис 3 болж таарч байна да. Яаж одоо бага яах юм одоо харъя да тий. багийн эзэн өөрөө юм задлаа энийг авчирсан гэдэг байгаа шүү. Тэр нөгөө Аранг орнтой үздэг амар гоё слэм данкид хийсэн шүү. Тэрийг үзсэн болов гэж боддог. Тоглолтын дээр одоо байг тэрийгээ тохоод байна гэж бодсон юм. Тэнд орлоод л Дерозны хажууд лавиныг авчирыг гэсэн. Байх лавин оноо асуудалгүй тоглогч л тоо. Зүгээр миний бодлоо хэтрийн өндөр үнэлэгдээд байна. Тийм overrated. Тэгэхээр зүгээр одоо Sacramento Kings-ийн 5 жилийн цаг хугацааг 5 жил өмнөхөөс л ярих юм бол энэ баг Tyrese Halliburton байлаа. De'Aaron Fox байлаа. Холбогчоор хахчихлаа. Үнэхээр амар угээс одоо тэгээд хинтээ үлдсэн. Westbrook, Dennis Schroeder хоёртой л үлдсэн байна шүү дээ. Наа хоёр ч сонсохоор бүр үнэхээр одоо топ гэдэг холбогч нарын нэг байж шүү. Лигт байхгүй л холбогч нар байгаа шүү дээ. Ямар Kings-ийн албан ерөөсөө одоо Derozan, Levin хоёр бол overrated. Энэ багийн явж яриад тэгэл багийн институттэй холбоотой болчихгоо тийм. Тэгэл багийн эзнээс Баг ямар доошлоо тэгэл яг менежер шүү дээ. Тэр нөгөө сагсаа яг менеж хийж мэддэг хүн зүгээр нэг багийн домог тоглогч нь менежер хийх хоёр чинь бас ялгаатай шүү дээ. Влади Дивацын л хийсэн ажлууд шүү дээ. Ер нь бол тийм. Тэгээ тэр хүн яг удаа домог юм байг тэгээ сайн менежер биш л байсан. Сайн тоглогч бол сайн менежер биш л дээ. Одоо сүүлд сая тэр Нико Харисын халагдсныг угаасаа дараа нь ярина. Тэрэн дээр гэхэд хүмүүс тэгэл Новицкиг ерөнхий менежер болох чинь гэл шуум гараад байгаа байхгүй. Тэгээд Новицки яг сайн менежер муу юм мэдгүй шүү дээ бид нэр. Тийм. Домог тоглогч мөн. Гэхдээ багийг яг тэр сагсан Ер нь бол зүгээр сайн менежер гэдэг хүн чинь маш муу хүн байх хэрэгтэй байхгүй юу? Ийм шулаач гэдэг нэртэй одоо хүн байх. бидний мэдхээр бол сайн супер од тоглогч ижээд сайн дасгажуулагч болж байгаагүй. Одоо сайн менежер гэхэлэр Дэни Энжиг бодоорой. Нохо Дэни Энж гэдэг юм. Одоо нэг Сэм Прести энтер ингээ ярихад муул нэртэй байдаг Сагс баг сагс тоглож байгаагүй хүмүүс шүү дээ. Тэгээ нөгөө нэг Петрайки ч гэдэг юм уу ингээл Патрал зөвөр тоглодог. тоглолт байсан л да. Гэтэ сайн Тэгээд тоглож яг байгаа. янз бүр л байгаа байхгүй. Тэгээд зарим бас нэг одоо жишээ нь хамгийн тод жишээ юу вэ шүү Шүүх гэдэг нь би нүг юм толгой нь багтаа амар ашигтайгаар ажилладаг. Сайн тоглогч нар ч юм бол нэг нэр хүнд мүнд гэдэг юмдаа бас баригдаад нэг цаанаа нэг юм өөрийнхөө нэр хүндийг ботсон харилцаа хандлагууд гарна шүү дээ. Тэгэхээр нэг тийм яг өөрснөө зөв ашигтай бас шийдвэр гаргаж Наадхан дээр чи яг зүгээр одоо би өөрөө бас тоглолдог шүү дээ. Яг тэрэн дээр жишээ болгож хэлэхэд ухаалаг тоглогч нар шүү дээ. Талбай дээр ухаалаг ингээл тоглолтыг яагаад тийм тоглогч нар бол сайн менежер болж магадгүй. Тийм. Талбай дээр чи янз бүрийн тоглогч нар байгаа шүү дээ. Очоод нэг шууд дохож мохдог те. Одоо Левин менежер шиг дураараа тоглодог. Тийм тоглогч нар менеж хийх юм бол бас хэцүү. Тэр хүндээ байгаа. Тийм, хүндээ байгаа байхгүй те. Гэтэ ер нь ингээд хувьлаад үзвэл жишээ нь тийм супер од тоглогчид хизээч сайн дасгажуулагч бол жишээ нь болж байгаагүй. Ер нь бол болж гэдэггүй юм лөө. Дасгалжуулч хамгийн хэцүү байж шүү дээ. Ер нь бол Стресстэй ажиллаж. стресстэй тийш орох хэрэггүй л дээ. Хин сайн дасгажуулагч болж ийн гэвэл дандаа талбай хажууд ингээ хараа сууж ирсэн. Замээ суушсан те. Коуч нартайгаа их харьцдаг хүн байгаа байхгүй тэр чинь ингээ. Одоо дасгажуулагч нар ингээл талбай дээр тоглолт болж өгсөн нөө сэлгийнхэн та андаа сая ингэчих байсан, энэ дээр ингэх байсан гэж ярьдаг шүү дээ.
Тэр чинь хамгийн ойрхон чихээрээ сонсож байгаа хүмүүс чинь тэр Бенчэн дээр л сууж байгаа шүү дээ. Тэгэхээр чи тийм хүмүүс арай сайн засгажуулагч болох боломжтой байгаа тоххой. Менежерийн хувьд ч гэсэн ер нь ойролцоо байгаа. За тэгээ Kings гол нь яг хоо Clippers-тэй нөхцөл байдал адилхан гэхдээ арай тоглогчд нь гэж байгаа ч гэсэн ингээд салин байлангийн бодохоор бас жоохон хэцүү. Левел байл л да. Тэрөөс нь бол яг хөө. Тэрөөс нь бол гайгүй байхгүй. 24 саяда таарч тоглож байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ дунд байхгүй нэг нэр уг нь Keegan Murray хамгийн боломжит ассет нь байхгүй. Даанч одоо Keegan Murray сайн нөгөө Max Gray-гээ сунгаад эх 7 сарын 1 нь солигдох ирэхгүй болцсон. Шрёдер бол бүтэн фейлдчихлээ тий. Kings дээр. Нөгөө FIBA-гийн шрүүдэрч тэгээд өөр NBA-ийн Нэг жил тоглоод дууслаа байгаа бол та. Батарей дуусчихгүй. Энэ одоо фейл болчих. 14 сая гэрээ шрёдер төгсөн тэгээд ямар ч нөлөө байхгүй бол. Одоо баг тэр 2-3 саяын цалин авч байгаа Facebook нь илүү байгаа. Илүү байгаа. Гэр нь илүү байгаа. Fox Mox-ыг явуулж яхаар Malik Monk-ыг өмд хүрж байгаа үед нь Тийм шүү дээ. Лигийг нөгөө шидэлтэй өөр тэргүүлж мэгүүлж Савыг гэж өчтөөн гуйсан. Одоо яах тэгээд. Одоо тэгээ хэцүү л харагдчих. Одоо яг үндэ Sabonis Derozan хоёр л солигдох хамгийн өндөр потенциалтай нөхгүй юу? Тэгээ нэрийг Sabonis бол тоглолтоорооч тэр угаасаа хамгийн номер 1 нь. Derozan бол цалин бага учраас энэ чинь гайг байхгүй. Цалин гайгүй юм байна тийм бас боломж. Одоо дундаж цалин. Завийн 47 сая явж явах талын Derozan л авч. Derozan бол тэгээд энэ 24 хахтал тоглож байгаа яг үнэ. Тийм шүү дээ. Ер нь бол зүгээр лавины тэр 40 50 саяын гэрээ 50 сая төгсөн гэрээ бол Тэр яг 24 сая Derozan шиг болж байгаа. яг үнэ. Яг тэрэндээ дараа тоглолцоо. Тэгэхээр өнгөрсөн үеэр баахан товтлооны тоглогчид л аваад ирлээ. Бүгд л товтлооны хөлбрүүд гэдсэн чи яг үндэ товтлогоороо ч бүр 26 мургаад л явж байгаа. Сакраменто бууж бас 27-8 руу тэгэл хурд байхгүй, химнэл байхгүй ер нь Даг Кристи уг нь одоо тоглогч байхдаа амар сайн хамгаалагч л байсан юм да. Тийм. Тэгсэн чинь ингээд гарт байгаа хөзөр нь хөөрхий хамгаалдаг болохоор хэцүү болох шиг. хөзөргөл байгаа юм л да. Тэгээ энэ багаас ч одоо болж байгаа үнэн Рассел байна та. Лиг хэлхээс За нэр 3 хоногийн өмнө Sabonis Westbrook хоёр л авах шиг байна. Хэцүү байна. За тэгээд менежмент ямар чухал вэ гэдгийг энэ хоёр баг бол тодоос тод харуулж байна да. За одоо дахиад нэг Dallas. бүтэхгүй байгаа. Агигээр энэ нь бол бүтэж байгаа шүү. Гайгүй байгаа. Phoenix нь бол. Phoenix-ээр бүр За энэ нь бүтэхгүй байгаа шүү. болоод л шүү дээ. Dallas нэ яа. Би одоо нөгөө удирдлагын эхний дугаар дээр таамаг өгөхдөө Dallas Clippers хоёрыг мөнч дээрж агсаасан да. Харин би бүр Dallas-ыг дөрөвч утсан шүү дээ. Аас тэгээд Лукаг явуулна гэдэг юу гэсэн чинь мэддэг. Тэндээс л бүх юм эхэлсэн үү? Тэндээс бүх фейл хэлж. Тэгээд дараа нь Nika Harris-ыг танилцуулах юм дээр ер нь юу хийсныг харуулнаа. Тэгээд тэрэн дээр л нулимцгаая да. За тэгээд Санс дээр ихлэ ярьчи. За Би бол Санс Dallas-ыг бол ирж сүүлийн 7 хоногт бол маш сайн тоглож гин. Сүүлийн хэдэн тоглолтонд 8-1 амжилттай Тийм шүү юу тий бүр. Тэгээд Jalen Green чи ирснээр нэг тоглолтод тоглоод буцаа гимтсэн. Би одоо Phoenix-ийг бол яг үндэ ингэж тоглох гэж үнэхээр бодоагүй. Нэлээ хойгоорч агсаасан. Brooks гоё. Бараг тэр 10 марвд бол за бараг 10-т л агсаасан болоо да би. Би Phoenix-ийг бас 10-т оролцсон юм байна. 9-10. Dallas 9-10. 7 молоо гэж яваад нь шүү дээ. Гол нь энэ багч. Dallas одоо яах вэ чаас. Одоо тэгэл Саас бол харин юу вэ? Бид нар ч одоо rookie-гээс одоо юу ч үтэй. гөө флагаас бол юм араагүй. Зүгээр л одоо энэ бүх юм болж байгаа нөхцөл байдлууд нь л нийтдээ том зургаараа бүтэхгүй л байна. Тэгээ яг тэр том зураг олж хараад нэг хүнээ халтсан л та. Тэр нь нэг одоо үйл шийдвэр боллоо л та. Ямар ч нэг гал алдахгүй гэсгээд зогсоолоо. Phoenix бол гоё нөө. Зогсолтой болчихлоо тийм. Төсөөлөөгүй. Яг хөө энэ төв мөв ингээд бүрэлдэхүүн бол Phoenix ч бас тийм муу бол биш шүү дээ. Гэтэ нэг итгэж өгөхгүй байгаа гэсэн. Тэгсэн чинь харин энэ багийн асуудал нь угаасаа Bradley Beal гэсэн юм байна. KD гэсэн юм. Яг KD заавал нэг талаасаа тийм баг. Гэтэ зүгээр л Bradley Beal байхгүй байсан бол бас Тэг. Durant-тай Booker-тай бол бас гайгүй л авах байсан. Brooks-тэй болоо. Тийм. Brooks-ийн эффект бас том байна том байна. Энэ сүүлийн тоглолтууд сайн тоглоод байна Brooks. Оноо самбар дамжуулалт хийхгүй мөртлөө оноо авчаа тий. Сая чи юу вэ? 30 дон авсан шүү дээ. Тий. 30 дон авсан 0-0 гээд бус төсөөлөл. Тийм Brooks-ыг ер нь Booker-тэй ингэж сайн зогцсон гэж юусоо бодохгүй шүү дээ. Гэхдээ ингэж өндөр оноо авдаг ч хүн байгаагүй шүү дээ. Харин тийм. Санс гоё юм. За Dallas руу орцгоё. Тэгээ Nico Harris-ыг энэ 7 хоногт халлаа. Тэгээ энэ бол ер нь бараг ойлгомжтой болцсон л байсан юм дөө. Хийсэн бүхэнд нь үнэхээр их баярлалаа. Lakers-ийн фэйвритийн зүгээс гэж. За тэгээ энэ хүн яг юу хийсэн бэ гэхээр нь шүү дээ. 21 онд ажиллаа аваад
Джейсон Кидийг шууд асгалжуулагчаар авчирсан байдаг юм аа. За тэгээд ер нь яг хуу зөндөө юм байгаа. Гэтэ аль болох том нэрс дээр ер нь ямар хуу өөрчлөлтүүд оруулсныг харъя. 22 онд Порзингисийг Вашингтонд руу сольж илоо. Яг гоо энэ ихний хоёр бол нэг тийм буруутгаад байх юм. 23 онд Кайриг солилцоогоор авчирсан. Тэгээд тэр жилдээ Дерек Лайвлиг драфтаар сонгогдох үед нар бол сольж авчирч биш юм байна. Гайгүй явж. За 24 онд PJ Вашингтоныг Даниэл Гаффордыг авч. За тэгээд тэр зунаа плей-офф финалд гарч ирсэн. За тухайн үед бол хамгийн тухайлаг хүн гэж яригдчихлаа. За тэгээд зун нь Клейг нэмсэн. Тэгээд 25 оны өглөөс бүх зүйл буруугаар эргэж эхэлсэн байдаг. Тэр бол Лукаг солилцоонд оруулсан. Уул нь их хайтайхал явж исэн юм. Айгуу. Ганцхан юм дээр эргэсэн байгаа байхгүй. Энэ хамгийн том тэнэгэл байхгүй юу? Хамгийн дэлхийн одоо хамгийн одоо юу гэмээр юм дээ те. Хамгийн том тэнэглийг зүгээр өөрийнхөө бүх гоё ажиллаж исэн юуг ингээд Лукаг ерөөсөө ямар солилцоо хийж болохгүй байхгүй та. Лукаг явуулж ерөөсөө болохгүй. Лукаг багийн Зөвлөрөл дундуур. тэр хөлөөд тэгсэн авч байгаа тоглож ээлдээр дээ. За Ганцхан гол нь. Кристи. За Макс Кристиг үү тэгээд Кристи ч бас хөөрхөн байсан байна. Ривс биш дээ. Ривсийг авч болох л байсан шүү дээ. Лекс өгөл өгчихгүйсэн баг. Үгүй шүү дээ. Шууд Антони Дэвис дээр Ривс өгчих гэвэл өгчихгүйсэн баг. хамгаалт гэдэг юм шүү дээ. Яг би бол яг ингээд нөгөө нодлон ч яг энэ солилцоо болж байхад ингээд нэг юм мухарлаа дуусгах хүсэхгүй нөгөө талаас нь ярих гэж хичээгээд байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь би тэгж хүсэж байгаа даа биш гэх юм уу да зүгээр бас ийм үнцэг байж болно гэдэг талаасаа тий. Тинчээ юу болсон Лука мэдээж талбай дээр бид нар харж байгаагаар бол одоо NBA-д байгаа хамгийн лаг ухаалаг тоглогчдын нэг мөн үү манлайлагч мөн үү. Тэгээд хамгийн гол нь Ник Арис энэ хоёр ингээд нэг юм хоорондоо таарамжгүй байгаад исэн. Тэгээд багийн удирдлагууд энэ чинь нэг юм фронт офисын бөөнөрөө сууж байгаа л хуралдаж байгаа шүү дээ. Тэгээд шийдвэр юм маань гаргаж байгаа. яах уу гэдэг дээр л яриа өрнж байгаа шүү дээ. Гэтэ энийг багийн эзэн өөрөө зөвшөөрсөн л өөрөө бас тэнэг баг. Тийм багийн эзэн менежер өөрөө. Generation таалан түн штэ. Харин тийм. Энэ хідэн 11 л удаа гарч ирдэг. Гэтэ яг зүгээр Кайри гимтээгүй байсан бол нодлон даалаас хаач хүрэх байсан юу ч болох байсан билээ гэж бас итгэж болно л доо. Тийм яг нэг талаасаа бол. За тэгэнгүүт буруутсан юм юу гэхээр Лука Дончич гэдэг хүн ямар ч нөхцөлд Лука дасгалжуулагчтайгаа юм уу, багийн менежертэйгээ юм уу энэ хоёрын нэгэнтэй муудалцсан бол Лукаг л хамгаалах хэрэгтэй байхгүй багийн эзэн. Дасгалжуулагчаа явуулах хэрэгтэй байхгүй. Менежерээ зайлуулах хэрэгтэй байхгүй да. Лукаг гэдэг. Бас сэтгэл гэж болохгүй тэгэл айлуулах зохицуулчл байлгах хэрэгтэй байхгүй ер нь. Тийм, ер нь бол сэтгэлгээ бас Лукаг бас одоо энэ хоёр харин сольжууд хийж болохгүй. Нэг тогоон дотор үнэхээр багтгаа болцсон байсан болвол тэгж болох байхгүй. Тэгэл менежерэл явуулж. Тэгсэн чинь тэгээд Лука бол яалтчгүй мега. Би тэгээ угаасаа миний итгэхгүй байгаа бас нэг юм багийн эзэн Патрик Дюмонт Лукаг солилсныг өөрөө зөвшөөрсөн л байж таараа. Тэр эцсийн гарын үсэг тэр үнээр л зурагдаж байгаа шүү дээ ер нь бол. Тэгснээ одоо ингээд асуудал тэгдэнгүүт сүүлд нэг Лекерсийн өмсгөлтэй Лукагийн өмсгөлтэй хүнтэй ярилцаад нэг сэлгээний хажууд сууж исэн. Тэрний дараа Лукаг солилсон алдаа байсан юм байна гэдгийг хөлийн зөвшөөрөөд оройн за Никог одоо халъя гэдэг шийдвэрт хүрсэн гэж байгаа байхгүй юу? Тэгээд одоо сая хэдүүлээ юу нэг бүгдийг жагсаага бичлээ. Энэ донд бол тэгээд Лукагаас бусд нь бол тэгээд барыг гайгүй байгаа. Гайгүй л шүү. Тэгээ эн чинь за 21 оноос хойш одоохондоо шүү. Нэг удаа бүсийн финал, нэг удаа NBA-ийн финалд гарсан шүү дээ. Одоохондоо шүү гэхдээ яриа бол одоохондоо өрнж байгаа шүү дээ. Зөв дараа жил жишээ нь Даллас арай өөр байж магадгүй. Жишээ нь Кайри ирээд Антони Дэвис Бирткимплээс хол байгаад Купер Флаг жоохон туршлага суугаад тэр үед Лукатай Лекс хаана байх вэ гэдэг яриа бас дараа жил гарна да. Тэгэхээр яг зүгээр яг одоогийн байдлаар бол Ник Арис үнэхээр муу шийдвэр гаргасан уу гаргасан. Энэ дээр бүгд хүлээн зөвшөөрч байна тийм үү? Яг одоогийн нөхцөл энэ жил 2 жил бүтэн алдчихлаа шүү дээ. Зөвшөөрөхгүй байна. За тэгвэл болоо ингэж ярив. Өмнөх жил финалцсан багийнхаа лидерийг яагаад дараа жил солиж байгаа? Финалцсан. Энэ бол сагсыг ойлгохгүй гэсэн үг шүү дээ. Тий. Би бол шууд тэгж дутсан. Яг би одоо анх өнгөрсөн жилд санаж ин солигдоход нь за яг бол Даллас Лекерсээс арай хурдан гис аврах цолонд хүрчээ гэдэг солилцоог л хийчих шиг боллоо. Гэхдээ дараагийн 10 жилд ирээдүгөө өөрсдөө байхгүй болгочлоо л гэж хэлж ирсэн. Одоо ч би тэр үгэндээ л хэвээрэл байна. Яг нь Даллас одоо эх зүүн сая амгагийн хэлдгээр Кайрин ирээд Антони Дэвисний гэмтэлгүй ингээд эх жил үнэхээр сайн тоглоод авраг авчвал зорилгодоо хүрчихэж байгаа. Тийм л юм зорьсон юм шиг байлаа шүү дээ. Угаасаа 3 жил авраг авъя гэдэг. Тэгтээ тэрний дараа жилээс яах юм? Тэрний дараа жилээс Лекс Лука дээрээ
Хэнийг яваад л 10 жил хогдсон шүү дээ. Лукаш одоо 26. Ялгаа нь тэр ихгүй. За би Гэтэ нэг тагуурыг сонирхолтой- нэлээд сонслоо. Би Нэг сонирхолтой юм байгаа. Би одоо Марк нэгсэн- Рубен гэхдээ хажууд нь байсан шүү дээ. Хизээг зарцсан ч гэсэн багийн Марк баскетбол Рубен президент нөгөө баскетбол операшн шийдвэр гарах юунаас гарцсан байсан байхгүй. бүр гарцсан байсан лөө. Одоо Ник Харрисны талаар нэлээд бодсон юм. Тэгээ би бол яг хуу Инстаграм дээр ч гэсэндээ бичгтээ Дончичиг голдог хинбэ хохны гэл яг би бичсэн л дээ. А гэхдээ би өөр байр суурьтай байгаа нь хэрвээ энэ жил Кайри байсан болвол Далс нэлээд дээгүүр явах байсан бахал гэж бодож байна. Кайри байсан бол тэгээ Дэвис нь гинтчихээр. Нико Харрисныг халж байгаа нь өөртөө одоо багийн эзэн мэдчихэж байгаа. Дасгалжуулагчид тэрийг мэддэгдэхгүйгээр хийжээж халахгүй шүү дээ. Дончичиг солихчиж. Тэгэхээр зүгээр Нико Харриснаар туг тавьчихж байгаа. Харин тийм. Тэгээ Нико Харрисын хамгаалтыг илүүд үзсэн нь үнэн. Хамгаалтаараа тэгэл яа харахгүй одоо 4-т 3-т үлрэл эхэлснээс хойш байна. Гэхдээ довтлохоогоор 30-д байна. Тэр багийн эзний тэр нөгөө Лука бол тэр хамгийн том алдаа байсан гэдэг чинь шууд өөрөөсөө хариуцлагаас зүхтангуудаа Нико Харрисын тоо бухангуудаа тэр өөр айгүй муу хандлага байгаа байхгүй юу? Харин би гол нь тэр гэж хэлээд байгаа. Тийм. Багийн эзний хувьд бол тэр бол тэгэхээр ерөөсөө л энэ Далласын бүтлгүүтэл багийн эзэндээ Багийн эзэн угаасаа сакс мэдгүй юм байхгүй та. Тэгээ энэ үйл явдлаас чинь Лука амар хожиж байгаа байхгүй юу? Одоо ингээд Лекерс очсноо ямар гоё формтой Шарын мартаа ичж байгаа байхгүй юу? Эхлэв чинь тий. Гэтэл тэнд эдий ямар Харин тэгэл эцсийн цэг нь ходжсон юм нь Lakers Luka хоёр л байгаа зү. Данс яг үндэ ходжсон юм за Cooper Flag-ийг л авсан юм да. яг флагийг харж ижил энэ солилцооны эцэн дүгнэлт. За мэдгүй би бол яг нэг аль нь ч хоцсон гэж харахгүй л байна. Танайх одоо авраг аваад ядаж бүсгийн конференц файнал гарч иж дараа одоо улирлаас флаг үнэхээр гоё тоглоод Кайри ирээд тэгээд Далс бас гоё болж. Харин би угаасаа хэлсэн шүү дээ. Данс Lakers-с төрүүлж бол авраг авах бах. 5 жилдээ гэж би өнгөрсөн жил хэлжсэн байхгүй да. Яг энэ бүрэлдэхүүнээ. А гэхдээ ирээдүйд урт хугацаанда гэдэг нь өөрөө л гэж хэлээд байгаа. Би бол энэ солилцоо болонгууд л за даас төрүүлэхгүй байна гэдэг баярлаа гэж шууд хэлсэн. Тавсыг аа. Тэгэл харъя дөө. эндээс зүгээр сагсан бөмбөг сонирхогчд Одоо бид нар баг жил болгоо ярих бах энийг. Энэ жил SJ Jokic Luka 3-1 төрүүл. Гэтэ ер нь бол яг энэ аль нь ашигтай гэдгээс үл хамааран энэ нэг багийн супер од франчайз тоглож болох хүлээлттэй байсан мегастарыг үлрэл дундын 8-ны цон хаагдахаас өмнө явуулсан тохиолдолд Эмбед байгаагүй гэдэг нь өөрөө амар сонирхол юм да. Энэ дээр нэг юм нэмээд хэлэхэд одоо лага ялагч тоглогч нар байна шүү дээ. Биш ялагч одоо суперстарууд шүү дээ. Суперстар дунд чинь дээр нь бас нэг ялагч тоглогч гэж байдаг. Бүр одоо Коби шиг тий. Леброн. Леброн ч ихэндээ бас ялагч нар байгаагүй шүү дээ. Суперстар нь байсан. Оноо стат нь бол үнэхээр гоё байсан. Гэхдээ яг ялдаг дээр бас гацдаг. Хамгийн амар ялагч одоо MG байна. MG байна, Билл Рассел хоёр л баг шиг байна шүү дээ. Яг тэр ялагч тоглогч гэхгүй левел дээдлээ Лука. Одоо SJ тэр л ороод ирж штэ. Өнгөрсөн юм дээр бас харуулж тий. Стеф чинь бас л нэг тийм жоохон дотон үнэлж байгаа 22 онд л чинь Стеф бол яг төвшин багийн тоглогч гэхгүй тий. Яг яа хийгээдгээ бол багийнх нэг гоц тоглоод тэрэндээ мөнгө өгчдөг тий. Таны сайн нэрлсэн 3 Тэр дээр жагсаалтанд орох хүн нийлхэл юм байна. Одоо жишээлбэл энэ 3-ыг нь авраг болно гэдэг чинь тий. Шейк, Йокичиг, Лукаг. Энэ 3-1 дээр төрүүлсэн. санал нийлжлээ. Хин гурт энэ Тоглогчоор гурт багаар олон улсын тоглогчоор. тоглогч тэгээд өрнөд бүсийн 3 байгаа. Тэгэхээр өрнөд бүсээс авраг тодрох магадaltaй. За бүх хотын тоглолтын форматыг танилцуул. Гэс зэдэ авахгүй бол ярьсаа л. За Острын форматыг альбисуу танилцуулсан яг бид нар ч өмнө нь угаасаа ярьж л байсан. А тэгвэл энэ дээр нэг нөгөө баг бидний нөгөө гайхаад ирсэн юм дээр нэг хариулт өгчлөө. Байрлал хамаарахгүй болчихж байгаа юм л. Одоо бид чинь нөгөө заавал төв сонгох хэвээр ур чугам, хойд чугам гэж яриадсэн шүү дээ. Гэсэн чинь одоо бол байрлал хамаарахгүй. Тэгээ хамгийн сонирхолтой нь хэрвээ 16 Америк бүх хотод 8 олон улсын бүх хотын тоо гүйцэхгүй бол Адам Силвер өөрөө тоглогч сонгож оруулах юм бэл. Тэгэхээр нэг баг 8-аас олон тоглогчтой байж болно гэсэн үг. Болох боломжтой болчихж байна гэсэн үг. Гоё юм. Гэхдээ одоо ямар ч нөхцөлд олон улсын баг байж байгаа яа 8 хүрэхгүй болвол сонгох юм уу? Одоо 8 All-Star гэд ингээд сонгох ч шүү дээ олон улсын гээд. За. Тэнгүүт нэг нь одоо юу гэдгийг олон улсын баг сонгох хэрэгтэй гэсэн чинь яг тэр 8-даа хүрэхгүй. 8 дахь тоглогч нь жишээ нь Америк тоглогч сонгогчлаа. 17 Америк 17 хүмүүсийн саналаар. Хүмүүсийн саналаар. Тэнгүүт заавал нэг олон улсын тоглогч нэмэх хэрэгтэй болчиход шүү. Тэрийн Адам Силвер. Тэрийн Адам Силвер. Нөгөө нэр хасахгүйгээр. Тийм хасахгүйгээр. Тийм. Тэгэхээр нэг баг 8-аас олон тоглогчтой байж болохоор. Энэ гоё болохгүй. Энэ аман гоё болох. Сонирхолтой хурдан ч болно. Тэгвэл манайхан олон хүн үзье гэж бодож байвал олон улсын тоглогч нарт өгөхгүй байцгаая. Америкууд өгж байгаа л угаасаа тэг олон улсын одоо цөөхөн байгаа шүү дээ. Тэдний Адам Силвер сонгоо. Тэгэл ингээд нэрлэнгүүт одоо Йокич, Янис, Лука, Шей гээл
Вемби гээл. Аимшигтэй тав. Тэгэл энэ тавд шүү дээ. Тэгээ Хамгийн гол кор 5. Тийм. Энэ л тийм. Тэгэл Нэг бодохоор юм. 10% олон ус болох юм шиг юм багцаа тийм. Бараг магадгүй саналаараа. Саяны бичлэг дээр Лукагийн тарга твэрийг харуу. Амар өссөн шүү дээ. 10 олдуулсан долж болчихвол яах юм бол. Тэгэл харуулan гэл оруулах юм шиг л шүү дээ. За өрнөд бүсийн хүсэлтээ хараад энэ хэсгээ өндөрлүүлээ. Тэгээ өнөөдөр Warriors болон Spurs-ийн back to back тоглолт бас солиотой тоглолт боллоо. Тэгээд Стеф ахс Стеф бол Вембиг харахаараа бүр үнэхээр хожихыг хүсдэг. Нөгөө Стефен бүр Жиг Манкс Стеф бүр утгаараа гарч ирсэн юм байна. аваад сүүлд одоо зүгээр нэг хүүхдээс алдаа салгаж авч байгаа юм шиг хийгээл юу ч болоог юм шиг торгуулаа хийчихэл дуусгачих жийлээ. Ах нарт нэг зангараг байна л да нөгөө Данкн нөгөө нэг Леброныг нэг за ах нь энэ жилдээ авчиад тэний цаг удахгүй ирнэгээ дараа хоёулын дараа дахиад гусаа ичдэг үстэй. Энэ ихний 8 баг бол нэг ойрхон биш үү те. Феникс бол хоншоортой өнөө 7-д явж байна. 8 ожилтой хитэн баг байгаа юм би тий. Юу л Юуст бол энэ гоё юм болно. Портленд маань харин 6 болсон. Юта. Юустэн дэвшилсэн юм те. За ер нь байрандаа ороход их ойрхон байна да. Одоо угаасаа ингээл хардаа тэр Clippers, Sacramento, Memphis, Dallas дөрөв энд явж явах дөрвөн баг биш байхгүй уг нь. Тэгэхээр тэгэл ямархуу асуудалтай байгаа нь харагдаж байна л да. За Pelicans-тай ч одоо юу ч ярих вэ? Spurs чинь Castle бас double хийсэн өдөр нь Вемби бас triple double хийгээд энэ хоёр чинь triple double хийсэн лигийн хамгийн залуу хослол болоод Spurs-ийн түүхэнд анхных болж байна. Гэ бодохоор бас Spurs бас гоё байна шүү. За ингээд энэ хэсгээ энд хүрээд өндөрлүүлээ. Дараагийн хэсэгт бид дорнодын талаар ярина. Дорнодод бас гоё зүйлүүд их болж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр хамтдаа дөрвөлж алхах нь Intel Group. Эргэн тавтамаар л үзэгчтэй баазар та бүхэнд улирлын 4 дахь дугаараа хүргэж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Саксмомгийн спортыг дэмжигч Coca-Cola. За дорнод бус сонирхолтой нэг баг байна. Энэ бол Detroit Pistons. Хожигдолгүй цуврал нь маш удаа үргэлжилж байна. За энэ 7 хоногт Philly-тэй дахин тоглолоо. Эхний тоглолтод нь Detroit хожигдсон байсан. Өнөөдөр ч гэсэн Detroit хожлоо. За энэ дээр би бас нэг юу яасан дээр байна. Би Detroit-ийг дутуу үнэлсэн. Та юу Та үгэлэх ёстой хаа. Тэгээ би үгэлэх ёстой. Би хариуцлага хүлээж байна. хариуцлага хүлээж уушлах хүлээж одоо үзэгчдээсээ те. Ялангуяа Detroit-ийн дэмжигчдэр ч юм уу те одоо. Detroit-ийг бол дутуу үнэлсэн. Би сүүлийн 8 орно. Бишээ сүүлийн 4 орно гэсэн шүү дээ те. Detroit гэсэн тий. бараг билээ ярьсан баг. Та тийш дөрвөн дугаар тэгээд тий. Тэрэндээ хөлцөл өчөө те. Үнэхээр бодиттой юм Detroit бол. Гол нь хамгаалдаг баг өөр байгаа л да. Тэгэхээр Кэнэн бол бас үнэхээр гоё тоглогч, гоё хөгжиж байна те. одоо сүүлд хэн хилцсэн байлаа? Дорн бүст Янасын ард бичигдэх супер од нь За бараг л номер 2 тоглогч нь Кана юм шүү дээ. Хилцсэн байлээ. Бранс нэмтрийг бараг дээр гацж байгаа. Тий. Тэ? Тэгээ бас нэг юм сонирхолтой юм байгаа даа. Өнгөрсөн 7 хоногч дүүрнийг бас статистикийг харуулж ярьж ирсэн. Сүүлийн 4 үйлрэл Детройт ингээд нэг за өнгөрсөн жил амжилттай. Тэрний өмнөх 2 жил бол таарахгүй байлаа шүү дээ. Тэгээ энэ үйлрлийг нэмээд ингээд сүүлийн 4 үйлрлийг харахаар win share гэж нэг чухал үзүүлэлт байдаг тоглогчийн одоо багийнхаа хожил дүр нөлөөгөө үзүүлж байгаа. 4 жил дараалаад Jalen Dürr тэр үзүүлэлтээр багаад тэргүүлсэн байт юм байлээ. Cade Cunningham биш. Дөрөв тэгээд яг л Класс төгс. нэг юм тушаал авсан сэргшгэл тоглож байгаа юм л та. Хий байхгүй, алдаа гаргахгүй. Ийм том биш үү? Тэгс амар атлетик хурдтай. Баяртай. Залуу адмиралскл байгаа юм л та. Амар эзэрхэг байгаа даа. Тэгээ гоё л шүү дээ. Би бол төвүүдийг гоё сайн тоглож харах дуртай ч өөрөө төв болохоор. Ер нь төв сайтай баг ер нь амжилтанд хүрэх магадлал өндөр өдөн шүү дээ. Philly Detroit хоёр ер нь дорнод бусыг үнэхээр өнгөлж гинөө энэ үл хоёлаа л гоё юм. Тэгээд хоёр тоглолт болгоно нь хоёлаа сонирхолтой болж л байна. Тэгээд Detroit-ыг би одоо дугаар болгоны ихэнд билээд байгаа л үгүй хэлчих. Өнгөрсөн жилийн Indiana Pacers шиг багийг л би энэ үл Detroit гэж бодоод байгаа юм. Айгу хурдан байгаа байхгүй юу? Химлэрээ угаасаа эхний хэдэд явж байгаа. Тэгснэ хамгаалтаараа бүр хоёр төвкөсийг араас гэж боддог. Энэ чинь улирлын төгсгөл рүү энэ хамгаалалт нь унахгүй байх. Game pace-ээр бараг 6 өнөөдрийн тоглолтын дээр нөгөө Javonte Green илүү. Javonte Green. Тий, тэр тоглогч юм уу галзуураад бага оноо автаар тэргүүлчих байгаа байхгүй юу? Cunningham биш. Энэ багаас ингээд оноо авах чадвартай хамгаалчул хамгаалчих
Тийм чи осоор Томсон Момсон бас тоглохгүй байгаад байгаа шүү дээ гол нь. Тийм. Тоглолт өнжөөд яваад байгаа шүү дээ. Тобай Сарис энэ 7 хоногийн тайлбар сууж хат биний бас зүгээр нэг хувьдаа анзаарсан зүйл нь багийн өөр амьсгал аягүй гоё өнөдөл гэж би анзаарсан. Харсан. Ер нь юунаас яагаад би тэгж бодсон гэхэлэр нөгөө нэг хилэн тутлаад иддэг Стюарт лөө. тий. Тэр мэр чи энэ жил ингээд шиддэг болж болцсон. Тэр багийнхаа төлөө хийж байгаа үйлдэл واخгүй тоглогч юм. Энэ багтаага цуг ингээд хол явмаар нь шүү дээ. Тэгэхээр нэг юм хоорондын өөр амьсгал коллектив гэж ярих юм уу да тийм юм айгүй аятайхан байна уу даа л гэж бодоод байгаа ер нь. Энэ 7 хоногт би Вашингтоны эсрэг хийсэн тоглолтын тайлбарласан. Тэрэн дээр Isaiah Stewart, Asor Thompson, Tobias Harris, Jaden Ivey нэг нь бас юм байлаа. 4-5 гол тоглогч нь тоглоогүй. Гол тоглогчдоос 4 нь Cunningham 2 л үндсэндээ байсан. Багийн лидер нь хамгаалттай. Тийм, Вашингтон давталтай байсан. Тэрэн дээр ч яг Cunningham амар тоглолсонд мөртлөө хамгийн олон давталгаа алдсан Кобегоос хойш анхны тоглогч гэсэн. 31 давталгаа алдсан. Тэгвэл бараг 50 давталга төгсөн. Хойлоос болов. 48 давталсан билээ. 48 амар байсан. Тэгээд яг тэгж тоглоо тэгэл хоцсон л доо. Гэтэ тэр одоо руки тоглогч жишээ нь нэмэлтээс сонгоод нэмэлтээс сонгоод Жавшанс 3-аас хийжтэй шүү дээ. Тийм. Тэр мэр одоо хинээч өмнө талбайд бараг ашиглаж исэн юм уу гэнээр тоглогч нь тэгж баазартаад нэмэлтсээ гаргаад очиж байгаа байхгүй жишээ нь. Тэгэхээр Детройт бол нэг энэ үйлрэл нөө хуучны 2004-5 оны Детройт мит сэргэж байгаа тийм. Гой орж ирж байна. Тэгээд энд нь бол үнэхээр баяртай байгаа. Чи одоо хэдэн жил унтчихв те. Нэг 4-5 жил унтчихсан. Яалаа Детройт. 19 онд илүү нэг ганц плей-оффт ордог чинь. Тэгсэн. Тий. Тэгээд тэрнээс хойш плей-оффгүй байж байгаад өнгөрсөн жил орсон. Эхний шатндаа хожигдсон. Тэгээд энэ жил бол энэ дээр одоо тэгээд бүсээ тэргүүлэх хэмжээний сайн тоглолт үзүүлж байна. магтах ёстой хүн одоо багийн менежер багийн эзэмлчлээ шүү Тий. дээ. Кейсүүд байна шүү дээ. Кэн амиг авлаа ингээ гой босгож जैन дүүрэн гой хөгжүүлж जैन тий. Кэн дүүр гой хөгжүүлж जैन. Нөгөө талаасаа бас яг менежерүүд эрсдэлтэй мөртлөө бас зөв ажилласан л харагдаад байгаа юм л да. Одоо эн чинь Кэд Канан дүүрэн хоёроос бусад одоо багийн тоглогчдыг харахаар за Тобайс Харис жишээ нь амар л гологдож исэн шүү дээ багууд. Энэ тэнд очиод тий. Сүүл баг филигээс Хөөгнж болж байгаа. шахуул явсан шүү дээ. Тэгэхэд ингээд Тобайс чинь Детройт очиод амар гоё үүргийн тоглогч болоо зөгцөөд хувирчиж байгаа байхгүй. За тэгэл энэ Isaiah Stewart бас л уучраа болохгүй явж байгаа Детройт очиж ижил сайн тоглож гайгүй тоглож эхэллээ гэдэг ч юм уу. Ингээд үүргийн хэд хэдэн тоглогч. Одоо жишээ нь тэр Тим Хардов өнгөрсөн жил яаж сайн тоглосон бэлээ. Малик Бизли яаж сайн тоглосон бэлээ. Харамсалтай нь өөр асуудлаас болоод ингээд гэрийг авч чадаагүй болохоос биш гэдэг ч юм уу. Шрёдер өнгөрсөн жил жишээ нь бид нар сая дөнгөж өмнөх сегмент дээр Сакраментод Шрёдер ямар тааруу байгааг ярьсан бол өнгөрсөн жил Детройт Шрёдер сайн л тоглосон шүү дээ. шал өөр. Тий. Тэгэхээр чин зохицол тэр багтан зохицол гэдэг менежерүүд нь бас зөв хүнээ харж аваад байна л да. зохицолж байгаа. Тэр бол менежер багийн эзэм магтмаар л кейс энэ тий. Тоор сайн нөгөө тайлбарсан тоглолтоо ярьлаа шүү дээ. Тэрийг Америкт болохоор яг Monday тэгээ ингээ Базар Monday гэд нэрлэжсэн бүр солиотой өдөр байсан. Тийм шүү дээ. Манайхаар Гурван тоглолт мегмар гаргийн тоглолтууд бол бүр юу ярих юм. Орландо яац өдөр Майами нэг Рестор тоглолт хийсэн байсан шүү дээ. Флорида мужийн хоёр баг нэг өдөр хоёулаа баазараар хоцсон анхны тохиолдол болсон ч баг шиг тий. За тэгээ Бен яаж галзуурсныг харъя. Тэгээ Орландо Мэжикийн хонглын үзүүд гэрэл ассан басаагүй. Асцсан шүү дээ. Ассан Бэйний байсан баазар харин ассан. асуудал гарч эхэлсэн. Бэртсэн. Банкер бэртсэн. Үгүй бэртэл биш. Банкеротой холбоотой асуудал гарсан гэхдээ. Банкерог өнгөрсөн 7 хоногт яг жоохон муулангууч гэх юм уу улирлын эхлэлийг таарах эхлүүлчлээ л гэж ярьсан те төмөрөө. Тэгсэн чинь тэр бурууга Тэгээ би өнгөрсөн дугаар дээр энийг яриаггүй л тайлбар дээр ярьсан баг та. Тайлбар дээр ирсэн. Тайлбар дээр ярьсан. За дараа нь сегмент дээр яриа та. За хоёр гоё баг тулсан. Портленд бол бас л гоё байгаа. Орландо зөвхөн хүлээлтэнд хурж улирлыг эхлүүлээгүй. Гэтэ энэ бол потенциал нь гоё. Тий. Юу чадахын уг нь бид нар өнгөрсөн жил харсан шүү дээ. Тэгээд нэг тийм өөрчлөөгүй мөртлөө Аврагуудыг л тухайцсан баг шүү дээ. тий. Орландо тэгээ яаж явж байгаа нэг юм хатуу тоглолттой юм ширүүн эвгүй залуучуудыг нэгтгэжтiin болоо нэг цаанаас. Одоо бас багийн менежер. Багийн менежер харж байгаа. Тимүүдийн л авна гэд бүр яг сонгож аваад байгаа юм шиг. Миний харж байгаагаар энэ Орландогийн ерөөсөө зүгээр хамгийн нөгөө нэг юм бүх юмний балансыг барьдаг хүн Джейлен Сакс л юм лээ. Тий. Хамгаалалт, товтлогоо, тэр бөмбөг шилжих, дуу хоолой. Бүх юм дээр яг хоо Вагнер бол зүгээр юм чимээгүй бодно гэдэг байхгүй оноогоо аваад хийдгээ хийдэг. Банкеро болохоор юм олон нийтэд харагдаж байгаа айдл нь тий. Гэхдээ яг зүгээр багч бас нэг дотор өөр комьюнити байгаа шүү дээ. Яг тэн дундаа бол
Jalen Sachs нэлээд өндөр байлтан хүн байх шиг байлгүй шүү. Сайн тоглолтын төгсгөл их алаан болсон. Банкера ингэж ороод алдаатай төгсгөөд торгуулаа харин алдсан. Эргээ Портленд завсарлага аваад довтлоод алдаад Бэйн ингэ шидээд сэргсэндээ гэж юу. галцсан. Ингэж 3 оноогоор хайдсан. Зөрөгтэй л та. Тэ. Бэйн одоо л нэг ер нь Нэрсгээ шүү, сүүлийн үед Бэйн. нэг жоох уучраа олж авах шиг байна. Тэгээ энэ шийдэл дээр ч гэсэн өөртөө итгэл нөгөө багийнхандаа бас нэг хүлээн зөвшөөрөгдөх тэр юм авалж авах шиг боллоо. Тэр чинь чухал л та. Тий. Дотоод багийн уур амьсгалтай. Шинэ хүн те. Тэг зогсож өгөхгүй байсан. Одоо тэр хурдан ячиж байна. За тэгээ багийн лидер дасгалжуулагчаа шүмжилсэн юм байна. Юу гэж шүмжилсэн юм байна ба? Шүүмжилсэн биш ээ. Энд чинь нэг Харилцаа мууц гэсэн. би яг тайлбар үеэр энийг сонссон байхгүй ярьж ирсэн юм байна тийм. Нөгөө нэг NBC-ийн хоорондоо яриадсан. Юусоо Бенч нь сууж байхдаа юм ярихгүй байгаад байгаа. хоёр захад очиж суучаад байна. Тэгээд ингээ хувилбар ярьж явах хүртэл ингээ eye contact нүдөө биенийхээ нүд рүү харахгүй дасгалжуулагч нь ингээ хандаж юм яриад байхад ингээ буруу ташраад өөр хүнтэй юм яриад сүүлийн хэдэн тоглолтод дандаа тэгж ажиглагдлаа гэдэг байгаа байхгүй. Яагаад тэгсэн байж болох вэ? Гэхдээ энэ удирлын эхнээс банкера өөрөө жоохон муу байсан. Тэгээд дасгалжуулагч нь магадгүй нэг жоохон шахсан ч юм уу те. Чи ингээд яахгүй байна маань гэсэн л байх л да. Тэгээд тэрэн дээр банкера бас нэг багийн лидер хүн байна да. Гоё. Од хүн тоглогч байна да гэдэг шиг те. Манасаг банкера хоёр өндөр. Энэ дасгалжуулагч бол надад бол асуудалгүй. Үнэхээр энэ багийг харин өөр төвшөнд гаргаж ирж чадж байгаа юм баггүй Энэ яг юу болсныг бол би юусоо ойлгоогүй. Энэ ч одоо энэ их ямар юу гэдэг даас шиг Сакраменто шиг ихтүүлсэн байгаа юм шиг. Харин тийм. Яг уу. Банкера маань зааш хэл ашиглаж болдгоо шүү. Дунд нь хог үүс юм уу? Би хорг үлгэж. Тэргээ бас байдаг шүү дээ. Манай монголч их шүү дээ. Яа яг вэ ата амаалаад тамууг барих. Банкера Тэгээ энэ ч байдлах хүмүүс юм чи тэгэл тийм болж болж байгаа. Тэ. Энэ бол болж. тэгээ энэ бол нэг тийм хурц асуудал болохгүй бах. Одоо чинь юу гэдэг Memphis байсан бол айсолоо засгалжуулагч Амарон хоёрыг ойлгож болж байгаа байхгүй. Тэр чинь нөгөө нэг айсолоо чинь багийн тоглолт эрхэмлэхэнгүүд жаагийн стат нүдэн дээр унаад эхэлж байгаа бөмбөнд хүрж байгаа тоон банкера тийм байгаагүй шүү дээ. Харин тийм. Тэгэл Яг л тоглодог минутанда Яг өнгөрсөн жилийн банкер бол байсан шүү. Ройлн тодорхой хэвэндээ л Өөрөө Өөрөө жоохон жоохон бүүц юм байна. Жижигхэн бүүц юм шиг. Тэ нэг айхтар хандлага муутай ч юм уу намайг тоглуулсангүй минут байгаа ч юм уу тэгээд Ил тийм юм бол Юуны ярихгүй. зөрчил биш байгаа дөх. Саксны зөрчил биш байгаа дөх. харин тийм. Харилцааны л жоохон Бүр харьцахгүй байна гэдэг чинь тэр хүнийг үзэн ядаад байна шүү дээ. Ондол юм гүйжтэй гэдэг. энэ асуудал одоо харин цааш томрох юм уу? Ингээд За, юу яаж спид болох вэ? алгах юм уу? Юу яаж Тэр хоорноо одоо шин Одоо тэгэл багийнх нэг чи тэгдэж штэ гэл. Одоо тийм Монголын лиг амир амир. Тэгвэл коуч чи тэгж гэнүү гээл. Тэгэл тэр чи үл болгосон үүсч эхэлнэ штэ. Энэ асуудал бити томроосоо л гэж бодож байна дөө. Өөр. За Miami Heat Cavs хоёрын бас ойрхон болж байгаа хоёр тоглолт нь үнэхээр гоё хоёр тоглолт боллоо. Эхнийх нь бүр 0-104-д дойлж шийдэгдсэн тийм ээ. Тэр одоо бас Бүр энэ Тэр яг тэр тоглолт шүү. тэрийг тэгээд би ч бүгд л харсан байна. нэмэлт цагт те бас. Хамгаалтын ялдаг Нэмэлт харсан. цагт шүү. Тий. Хамгаалтын ялдаа тэр юу л та. Араас нь хантрыг авд заслаа хийх чиг болоо хийхгүй байсан. Төвөө ямар ч нөхцөл төвөө гэхдээ дарахал өстой шүү. Араас бол хэл борж өгсөн шүү дээ. Араас. Гэтэ энэ биш нөө одоо Нэг эсрэг нэг болохоор хэцүү дээ. Нэг эсрэг талбай томтой шүү дээ. Тэгээд тэр хоёр тоглолт чинь нэгдүүд ойлголцол байгаагүй. Тэгээд энэ Майамигийн тэр хуурсан ба шүү дээ. Тэр чинь хууралтахгүй. Жижигхэн ингээд заслаа хийх чиг болоо ингээд хүний хөдөлгөөний тийш чиглүүлээд хаатрыг навыг засах чинь гэж бодож байгаа шүү дээ. тийм. За энэ тоглолт бол алаан болсны эцэст тэгж дууссан. За тэгээ төгсгөлдөө угаасаа харагдана. Гэтэ Майами бол үнэхээр энэ жил Гоё юм тий. товтлогоо супер байна. Юу ярих вэ? Хайми бол дахиад бүр Майами яаж ингэж тэс өөр баг болж чадав вэ? энэ арай спонсорал ингээл өөрчлөлтийг шууд зөрөгтэй хийчдэг л хүн юм байна. Чин нодлон уурсны энэ төр чин зүгээр яхир хамгаалттай нэг хит калчер малчер тэр нь бол манайх юм хатуу чанга физикал тоглолттой гэдсэн чинь энэ жил болохоор амар товтлоод. Одоо энэ тоглолтын дээр Норм Паул Вигенс хоёр л ер нь энэ хожлыг л авчирсан. Одоо тэгэл нөгөө Клиперсийн голоо гэрээг нөгөөгүй явуулсан хүн чинь энэ жил Наран Паул 90-т амар чимээг бод. Би ч хүмүүс бүгд л тэгж бод. Дутуу үлддэг тий. Тэр нөгөө нэг
Лави энтрийн эсрэг нь баггүй. Тийм. Харин тийм. Сайн төгөлөгч мөртлөө ингээ баг цалинтай яваад идэв. Энд чи хамгаал ноноо муудна гэж ойлголттой байхгүй. Ямар ч баг төрсэн сайжруулдаг. Тэгээ нэг юм харилцаа хандлагын асуудал байхгүй. Янз бүрийн талбайн гадуурх скандал хов живэнд ороод байхгүй. Шидэлттэй. Тэгээ дээр нь ийм сайн тасгажуулагч төр ирчихээ тэгээ. Бүр гоё болж. За энэ ч бас кино шиг өө. Амар шидсэн. Ингээл дуусчлаа гэж бодсон шүү дээ. Би одоо за нүүрийн шугам гიშгжүү гэж харсан, жамжруу шугам гიშгжүү гэж харсан. Гიშгээгүй юм байлээ. Би яг за ингээд овертайм гэсэн чи энд одоо Тэр жоо тэгэлцсэн. Сэм мэрэл тэр доор бүр тэнгэрж байгаа биз дээ. Арай л бүр боломжгүй байдлаа энэ. Энэ тэгээд Кавс хамгийн том алдаа Мерлиг талбай дээр ойлгосон. Харин тийм. Хамгаалтан дээр. Дөрөнд бол 3-аа шидүүлээ л дээ. харин тийм. Тэгвэл дараач дээ. Яагаад ч тэнд ганцаараа нисээд явж идэг. Тэгээ энэ чи юу гэлээ дараа нь Вигенс чинь нэлээд олон жил ер нь бидний карманд байсан л хувилбарлал гэж ярьсан. Энэ багууд хийдэж шүү дээ. Энэ тийм юу биш. Яг нэг яг баазар момент дээр гэдэг л олон сонголттой хувилбархгүй. Шийдэлт рүү гарна, захирга руу. Тэгсэн захирга руу суларчгууд өгд дуртай өгд юм уу гэдэг. А тэгээд яг дөрөнд ойлд хин ч юм хийж амжина гэж бас бодоогүй ч юм бол жоохон тэгэл хамгаалтай. Шидэж амждаг л. Энэ тэгээд Фишер их 0-4 шүү дээ. Гэтэ яг тэр цагны шүүгч цагаа яаж дарж ийн гэдэгтэй холбоотой байна. Энд чинь ингээ аваад Фишер бол амжихад боломжгүй байхгүй. Яг тэгээд зайлтай тэгээд нэг бичлэг нэгч үздэг байх шууд гарааг үүчтэй юм л да. Тэгээд Фишер бол яг Шүүгчнэр амжих ярьсан боломжгүй. боломжгүй. ингэж эргүүлж Аваад эргэж харж хийж байгаа юм шүү дээ. Тэр чинь ямар ингээд хатгаж байгаа юм шүү дээ. Дайлчлаа. Энэ бол амжин. Тийм, тоглолт бол амжиж байгаа. тэгээд за Вигенс Жими Батлерын солилцоогоор ирсэн. Норм Паул 100 ирсэн. Тэгээ өнгөрсөн жил 10 дахь улирлан байсан л болохоос Норм Паул ч баг амжилттай гэсэн тоглогчийн шанал авахар хэмжээний Бүхэлд болох төгсөн шүү дээ. Тэгж яхад Клиперс явуулсан чинь маш гоё багтаа Энэ жил тэгээд амжилт нь яг хэвээрээ байгаа л хүн болж байна да Норм Паул. дуртай явд юм уу? Тийм шүү дээ. Клиперс яг л юм байсан шүү дээ. Өнгөрсөн жил. Жил юм л байсан. Харин ерөөсөө ундаггүй байхгүй юу? Жид бол баг юм байгаа. Сүүлийн 3-4 жил. Довцооны хөв 3 шидэлтэй хөв хоёрыг хардаа. Эхний 9 тоглолтод 21 гана авсан. 46% та 3 шиднэ гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? 3 сая сайн шидэх. Паул. Гэхдээ ер нь харин өөлх юм байдаггүй маа. Өсөлттэй шидэх. Хийтийн түүхэнд эхний 9 тоглолттой 20-с дээш оноо авсан анхны тоглогч гэж шүү дээ. Вау тийм. Чод лебро байхгүй. Өнөөдөр тоглосон те. Энэ хүнд одоо тэгвэл одоо бүх хотод болох хичээл нь арай Өдөө хэцүү болох. хэцүү юу? Тэгээд Дарагч тийм лөө. дутуу хүлээд идэх хүмүүс ч байгаа. Тэгээд фэнүүдтэй тэгээд асуужуулагчтай. Багийн номер 1 биш биш л гэж үзээд байгаа юм л да. Яг үүндээ одоо Майамигийн номер 1 нь байгаад байна л да. Яг хөө Бэм тэгээ эн чинь Тайлер Хиро байхгүй байгаа даа шүү дээ. Тэгэхэд ингэж 92 л харин жоохон өөрчлөгдөж байгаа. Он гэж бодож байна. Гой тоглолт нь Ер нь ингэсэн биш. Норм Паул 19-с 20 оны Торонтогийн улирлаас хойш 16-аас доош оноо дундчилсан улирал байгаагүй шүү. тэр жилдээ 19 он ч авраг авч байгаа шүү дээ. Тэгээ самбар нь 3-аас доош буусан улирал байгаагүй. Тэгээ нэг 2 гаруй ассист байнга дундчилсан. хамгаалалттай баавалч. Тий хамгаалч нь. Тэний ягаад энэ дуудаж ингээд 6 жил би ингээ хамгаалтгүй гэдэг юм. Хамгаалалттай. Гайхаад идэв. Гой баг гэхээс илүү гой тасгалжуулагч тэр хүрээд ирсэн юм байна да. Бас За энэ дээр бас нэг магтахад одоо багийн эзэн менежер те. Магтмаар байна. Үнэ. Энэ Пэт Райли гэдэгтэй спонсор хоёр яаж юм зүв юм бэ? Сагсаг сайн мэдчихээн үнэхээр мэдлэгтэй. За, Энэ хоёр хоорондоо цагтаа суудаг баригдсан юм зүйлтэй, аа. За юу яа? Руки чансаа шинжлэгдлээ. Тэгээд руки чансаа харъя да. Одоо бол нөгөө Cooper Flag маань нэг рүү орж ирдгвэ. Нэгт нь одоо орж ирсэн хүн нь Con Snapple гэж Шарлоттын сонголт. Залуу. Энэ дэхтэй гой тоглолт юм л шүү дээ. Тий. Статн гэхдээ хамгийн сайн байгаа юм шиг Куфлэг. Ойролцоо юм шүү. Тэг хэд самбар. Шарлоттын чинь 6 самбар юм уу? 6 самбар 16 шүү дээ. Тий. Тэг ойролцоо. Cooper Flag шиг байгаа зү ер нь. Эхний 4 бол ер нь бол ойролцоолаа. Тэгээ Шарлот хамгийн гол нь хардаа тэр Карл Бреннер гэдэг тоглогчдод 2 дугаар төргийн сонголт шүү. Харин тийм. Тэгсэн чинь 5-д ороод ирлээ. Оо тийм биш. 34-т сонголт гэж Энэ тийм. жилийн драфтыг ер нь бас маш сайн драфт гэдэг ер нь яриа гараад байгаа шүү дээ ер нь. Маш гоё үүргийн тоглогч байна. Яг нь супер од гарахгүй байж магадгүй. За супер од нь юу гэдгийг Edge Comp, Cooper Flag ч гэдэг юм уу эдгээр нь болж магадгүй. Сайн драфт ер нь болцсон шүү дээ. Бусдаар бол нөгөө жигд нэг юм олон сайн тоглогч нартай драфт. Сайн үе байл л да тий. Тий. Хооронд айгүй сайн өрсөлдөж гарч ирж байгаа л үйл юм байна. Edge Comp маань харин сүүлийн хэдэн тоглолтод нэг оноо авалтан дээр жоохон Буун л да. буугаад ирлээ. Ер нь тэгээ нэг руки хантайгаа мөргөлдөөд страглтаж эхлэх ёстой л доо. За Memphis-ийн сэлгэнээс тоглоод байгаа Cedric Coward бол гоё байгаа. За тэгээ Flag ер нь дундаж хэмжээнд дажгүй тоглоод байна.
тоглооны эрх мэдэлч олон байна л дөө. Номер 1 нь болчиход байна л да. Одоо бол Далсынхаа. Гэтэ Далс тавцгаахаараа Гэтэ яг 15 7 3 гэдэг чинь Муу юм бол зөвөр бид нар Cooper Flag-ээс хамгийн амар энэс амар юм хүлээгээд исэн баг л та. 20 он 10 Вемби шиг юм хүлээгээд исэн баха. Магадгүй. Гэтэ Леброны ч гэсэн руки үлрэл нэг 25 Тийш үү? муул байгаа шүү дээ. Мелогийнх л амар байсан. Яг нь Леброных муу бол байгаагүй. Муу. 20 он Ruki of the Year авсан л та. 20 дөнгөж шүргүүл шүргэж байгаа. Бүр тэгж аяар гардгүй. Тэр үеийн өөрөө сагч өөрөө хатаж байгаас л та бас. Тэ. За дорнод бүсийг хүснэгтэй харцгаая. Дорнод бүст энэ 97 оноос хойш анх удаа гэсэн баг шүү. 1.1 гэсэн амжилттай улирлыг эхлүүлж байгаа 3 баг байгаа юм гэсэн. 28 жилийн За хугацаанд. одоо Индианагч бол ойлгож байна. Хар гэрийн гачигдaltaй байгаа баг. Тэгээд унн гэхэд газ тоглогчоор ингэж унна гэж болохгүй тий. Гэхдээ гэтээ энэ чинь ганц биш бас нөгөө Немберт энэ чинь саяхан дэлгэж шээ. Тэгээд ер нь Сякамаас бусад гол нэлээд олон тоглогч нь Макконнелл энтер гэсэн жишээ саяхан л ирлээ шүү. Тэгэхээр ер нь бол бас нэг Индиананы зүтгүүл зүтгэл энэ дэш. Манайх ч Яриад байгаа ч шүү яана. мацх юм байна. Мацхаар. Босton гэтээ би миний хувьд бол сасаас гайгүй байна харин. Харин үзээтэй байгаа. Би өнөө яагаад өнөөдөр ийм бодолк хүмүүссэн сая Одоо- онцлоод өнөөдөр Джейсон Тейтум энэ сториг үзсэн чинь ер нь ойрхон байсан байх шүү. Одоо бид нар сая чинь Майами ямар гоё юм гэж ярьжсэн чи яг үндэ Бостон ч гэсэн ганцхан Ганцхан ажлын зүйтэй байгаа шүү. Үгүй гоё унаад дараа жилийн дараа чинь бас бүр амар гоё гээд байгаа шүү. Дараа жилийн дараа. Унахгүй гэдэг л байгаа. Аа ой. Лиг хамгийн олон төрүүлсэн баг хизээч ундгүй. За. Тий. За бүүс маань одоо яалтчгүй унлаа да ингээд. Дөрмийн дагав. Дөрмийн дагуу явна л та хөөс хагарна. Хөөс агарсан. Торонто бүр үнэхээр чанараа гоё бариад байсан шүү. дээшлэн. Тийм. Тий. Орландо сүүлийн үед арай гайгүй болж ирж байна. Торонто бүр Cavs-ыг хоцсон шүү дээ. Аа явсгээд над Атланта ч унна бас харж л байгаа. Атланта харин Атланта харин Трейанг Трейанг гоё гоё байгаад байна. байна. Триана солилцоосаа. Харин Брансон гимтсэн үү? Яасан болоо? Брансон сүүл гимтсэн. Франц эдэн 7 хоног тоглохгүй байхаа бас. Тийм нэлээд сүртэй бүр таяг маягтай гарч. Walcom boot гэдэгтэй нэг юм хамгаалтын бодлого юм уу? бодлого үүссэн. Бач ачаал өгдөггүй, өгүүлдэггүй. За Детройт маань энэ янзаар яваад бүсийг тэргүүд хэрэгтэй байна. Зүрэг байж. Зураглал бол Гэтэ тэгээ ингээ харахаар явж тэр 2 4 дээр явж байгаа 2 баг л конференцийн финалд би гэхдээ яг үндэ Майкроамтай Нью-Йоркт бол итгэхгүй байна өө. Бас л эргэлзээтэй тий. Би Детройт финалд гарах боломж байна гэж харж байгаа. Энэ яг түрүү Индиана шиг. Cavs юм шиг энэ жил. Тийм юм Cavs одоо ийм байдлаас гарч чадахгүй бол өстой хохин өнгөө шүү нэрээ. Детройтыг барахгүй болох гэдэг Cavs. хохин л гэж хэлмээр байна. Детройт Торонто хоёр харин өстой плей-офф мофт тааруулын амар гоё. Тийм, гоё. Торонто бол амар гоё. Орландо хэддээс үсэ? 7 7 8. Дээшлэн. Орландо бол дээшлэн. Орландо дээш. За тэгээд энэ 7 хоног цаан сайхан юм байлаа. Хамтайсан та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийн манд платинум ивент итгэгч сайн сайхны санхүүжүүлэн Голланд банк байлаа. Эх 7 хоногийн шуудуудаар уулзцгаая баяр та үзэгчтэй. Баяр та. I gotta hold down the city. Gotta let you know where I come Gotta hold a city down anyhow. They gon' have to really bow. Totally dominate the game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50 down. I can conquer any style. Victory is in me now. My time is now. And scare me with lit. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work. He ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship. I gotta hold down the city.